Сайн мэцхан өрхөмт үзэгчтэй манай бэлгүүн нус тавчи подкастын маань ээлж тур үзэж та бүхэнд өрхөд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар бид нар дэлхийн түүхийн нэг ялангуяа одоо Америкийн түүх явж байгаа. Америк иргэншилтээр яваад байгаа. Ер нь бол яг уул нь сэдв маань нөгөө иргэншлийн дүн түүх боловч одоо нөгөө Америк маань нэлээд удааг биш байх тийм багш бодвол Багдаггүй шүү. Энэ чинь нөгөө айгүй том болоогүй ер нь болоогүй. Одоо хоёулаа жишээлбэл нөгөө Төв Америкт ирсэн болохоос одоо Хойд Америкаар нэг хальт гарсан. Одоо Өмнөд Америк байгаа. За одоо баг бүр их одоо чухал түүх хийсэг өнөөдрөөс эхэлж байна бас. За тэгэхээр манай одоо дэлхийн түүхийн маань иргэншлүүдийн түүхийн маань подкастыг бас үзэж та бүхэн маань дэмжиж лайк, шеэр, сабскрайб манайхан заавал дараарай. За мөн доор гарч байгаа данс руу одоо сэтгэлийнхаа тус дэмийг үзэж та бүхэн маань илгээгээд өгөөрэй. За энэ тус дэм маань бол одоо цаашдаа манай подкаст урт хугацаанд үйл ажиллагаа явуулах бас томоохон дэмжлэг болж байгаа шүү гэдгийг үзэж та бүхэндээ илээ. За яг үнэхээр одоо манай подкастын маань гарах хугацаа жоохон холдоод байгаа нь үнэн боловч энэ дээр бас олон хүчин зүйл байна. Ялангуяа одоо багш маш их завгүй байна, багш их ядарч байна гээл. За чи ч гэсэн бас завгүй байна. Чи өөрөө их ядарч байгаа биз. За тийм юм байгаа болохоор бас үзэж та бүхэн бид нэг ойлгож байгаа болов гэдэгт бид итгэлтэй байна. За ингээд өмнөх дугаар дээр инкүүдийн соёл иргэншилтээр бол их томоохон хэцүү байдал. За одоо тэр их хүмүүс их ярьсан байлаа шүү дээ. Таныг одоо инк хэл сурсан байна л гин инк хэл сургалтын төв нээж ажиллавал яасан юм бэ? Та нэрнгээс одоо тэр инк хэлийг яаж сурсан байгаа нэрээ бүү мэд. Миний мэдхээр бол та бол тэгж яжсэн шүү дээ. Багш бол ямар ч юусэн хятад хэлтэй. За англи хэлтэй, орос хэлтэй, төвд хэлтэй. Та чи надад төвд үсгийг заажсэн шүү дээ. Хагархаа аам аав эд ингээд. За манж нэг жоохон яриад байдаг те багш. За тий манж бас жоохон гадарлаа. Одоо инк хэлтэй. Удахгүй баг мая хэлтэй ч байна. Гэтэ багш бас Франц бас жоохон гадарлаа, Итали бас жоохон гадарлаад байдаг шүү. Ямар ч хэлтэй. За тэгэхээр энэ удаагийн дугаар дээр бас багш одоо өнөөдөр юу ярих гэж байна. Америкийн соёл иргэншлийн түүхэнд бас хэрэгтэй том үйл явдлуудад бас өнөөдрийн дугаар дээр юу гэлөө онцлох гэж байна багш. За одоо бас нэг юм онцлогдож гарч ирнэ. За ингээд түрүүчийн дугаар дээр ингээ инкүүд Писаро Франциско нөө инкийн хаан Атакулпиг буудсан шүү дээ. Ингээд одоо инкэд ингээ бужигнаан болсон. За ингээд одоо Перу дахь одоогийн Перу улс дахь эртний инк иргэншил нөгөө иргэншилтэйгээ ард түмэнтэйгээ ингээд одоо ер нь мөхөхөд хэцүү цаг нэрсэн ингээд. Тэгээд нэг дууссан шүү дээ. За өнөөдөр бол цаг хугацааг жаах ухруулаад байх. Биш өргөжлүүлээд байх. Цаг хугацааг жаах урагшлуулаад. Инк дээр түр пауз. Инк дээр одоо пауз тавьж байгаа байхгүй. Өмнөх үе рүү нэг очиад ирэх гэж. Тэгээ жоохон өмнөх үе рүү очиад байгаа. Адриатын тэнгисийн баруун хэсэг Женовын бүгд наримт болсон. 1481 он. Энд нэг 30 иргэм насны далайчин явж байлаа. Ажлаа хийгээд. Намайг Португалийн адмиралаар томилох тухай яригдаал байна. Гэтэл би яг татгалцгаа даах юм байхгүй. Гэтэ надад нэг юм бодол эртнээс хойш байсан юм. Юу тэрвэ? Анд байна. Юу юм бэ? Ой, Бепо. Чи юу гэж бодож байна? Чи өөрөө л хэлнэ шүү дээ. Чи битээр хамтаа Женовт багасаал өссөн биз дээ. Өнөөдрийг бол хамт явсан. Гэтэл би юу гих дотроо бодож явж байгааг чи надтай олон жил мөр зэрэгцчихэд. Чиний толгойд юм л ордог үсттэй. Христофер. Тэгэхээр зэрэг Христоф чи өөрөө л мэднэ шүү дээ. Манай үндэстэн нэгдсэн хаан тус болох болоогүй л бах. Нэгэн цагт болох ч юм билүү. Бид нар бүгдээрээ л тус тустай байгаа. Гэхдээ би энэ Венец Женовын олон жилийн өмнө болсон дайнд Венецээс олзлогдож ирсэн нэгэн хүний бүтээл миний сэтгэлийг их татаад байгаа юм. Христоф, тэр чинь тэгээд юу юм бэ? Тэр хүн их сонирхолтой юм бичсэн. Чи гадарлаж байгаа үстэй Бепо. Чи Марко Пологонд хуурч байна. Тийм. Хөөш, тэр чи худалч юм байсан шүү дээ. Тэрнээс чи хоош Венецийн багт наадамд шин дүр орж ирсэн биз дээ. 70 худалч Марко гээл ингээл нэг юм янз янзын худлаа
бичсэн нэг нөхөр явж л байгаа. Бүр айл айлгчийн дүртэй. Чи тэрнийг даалан хөдөлж бодож гинөө. Бэпо. Гэхдээ бүгд тэгж ярих нь хамаа авахгүй чи тэгж бодож гинөө бэпо. Үгүй. Яагаад? Хэрвээ бүгд л тэгж боддсон бол тэр хүний бүтээлийг яагаад шатаагүй юм бэ? Жиновын бүгд найрамд тусыг удирдах байгаа бидний удирдах шатаах л байсан шүү дээ. Тийм болоод л би наадах гэж нэрэд байгаа юм. Чи тэгээд тэр хүний бичсэн юмн дээр юу байгааг унсан уу? Унсан. Яаж? Чи Женевийн шоронд ороё. Үгүй. Надад байна энэ байна. Чи яаж олов? Шоронгийнхан кандидат нь бараг хаях шахаад хий дими ноороглоод л энэ тэнд бараг бясаа өндгөлүүлээд болж өгөхгүй нэгэд харан тэр би авчихсан юм. Энэ тэр ном нь байна. Буюу нөгөө ертөнцийн орчлонгийн элдв сонин гэнэ. Надад энэ ном нь байна. Кристоф чи тэгээд унсан уу? Уншихаар барах уу? Би дахин унсан. Хэд унснаа мэдэхгүй байна. Лиссабоны засаг захиргаа намайг адмирал болооч гэж хэлсэн. Хамаалга. Надад өөрийн гэсэн сонирхол байна. Бид нэр бүгдээрээ энэ тэнд хөслөгддөг. Тэгтээ өөрсдийн гэсэн юма бүтээж болно үстэй бэпо. Анд минь. Тийм ээ тийм. Миний сэтгэлийг нэг юм татаад байна да. Энэ яг л үнэн бичиж. Дэлхий хавтгаа штэ. Чийл тэгэж бодож байгаа. Бидэнд тэгж заасан. Тэгээд чинийхээр нэг яст мэлхийний нуруунд дээр 6 заан бас нуруугаа харуулчаад дээр нь тэгээд манай дэлхий байдаг гэж бодоо юу. Тэгээд тэр заан хаав. Яст мэлхий хаана вэ? Тэгээд дэлхий хавтгаа юм бол нэг газар очиод тулчдаг. Тинчээ нарны туяа байнга тусдаг болохоор далаа буцалдаг гэж бодож гинөө. Хэрвээ үнэхээр буцалдаг юм бол би тинчээ очиж буцалж өгмээр байна. Далаа буцалдаг газрыг хармаар байна. Чи эрсдэлтэй юм хийх чинь чамааг бидний бүгд найрамд тус дэмжихгүй шүү дээ. Бидний бүгд найрамд тус дэмжихгүй ч гэсэн өөр хэнийг дэмжиж л таараа. Чи тэгээд англиас царай алдах гэж байгаа юм уу? Англичууд ч арай үгүй ах шүү. Би англичуудтай царай алдах яваачгүй байна. Надад одоогоор Португалийн хаан тус болох байх. Гэхдээ Португал Испантай муудалцсан таагаа шүү дээ. Тэгвэл Испани хаан. Испани хаан дөнгөж арай гэж улс их орноо эмхтгчгээд байна. Тэгээ чам туслан гэж одоо Кристофер. Ганцхан тэр хүн л туслана. Тэр хүн ямар байдгаараа хөрөн гаргах гэв. Ямар ч л байсан тэд нар бол нэгдсэн Испанийг байгуулчихад байна. Олон жил хоорондоо муудалж исэн андол усчууд. Өнөөдөр арай гэж өөр боллоо. Кастилууд ч гэсэн тэднэртэй олон жил муудалцсан. Каталан мөн адилхан. Бастиканыхан ч гэсэн бас адилхан байгаа. Одоо Арагоны Фердинанд Кастилийн Изабеллата гэрэлсэн мэд үү? Ингээд нэгдсэн Испани улсын хаан тусыг байгуулж чад байгаа. Одоо тэд нар хамгийн түрүүнд Испани улсаа оршин тогтнуулахын тулд яах ёстой вэ гэж толгоогоо ажилуулж байгаа. Тэднэрт мөнгө хэрэгтэй, баялаг хэрэгтэй, алт хэрэгтэй. Тэгээд чамд байдгаа шавхаж өгнө гэж бодоо юу? Өөр хинт гэж. Чи ч өөртөө итгэлтэй юм аа. Аргагүй шүү дээ. Би чи бид нар багасаа Женовт төрсөн. Женовт бид нар багасаа Женовын ирэг дээр төрж байхдаа загасчны зав дээр амьдралаа эхлүүлж исэн. Хүүхэд нас маань газар дундын тэнгис мөн Адриатын тэнгис бүгдээрэнтэй нь холбоотой. Бид нар бүгдээрээ л загасчны завн дээр амьдралаа эхлүүлсэн. Дараад нь бид нар өөрсдийн гэсэн заваа босгож байгаад худалдаа хийж исэн биз дээ. Бидний амьдрал далаа тэнгистэй холбоотой. Би энэ далаа тэнгисийг гатлаад яг орчлонгийн элдв сонин гэсэн бичсэн газар дээр нь би очимоор байна. Чи хэтэр хий хоосон мөрөөд чинь Кристофер. Энэ хий хоосон мөрөөдөл биш. Энтэг гэдэг газар очимоор байна. Яг энд байгаа
Хувлааны байгуулсан улсыг очармаар байна. Тэнд юу ч байв? Бүх юм байдаг. Хүн болгон аз жаргалтай амьдардаг. Ядуу хүн байхгүй. Бүгд аз жаргалтай. Бүгд торг дурдан өмсдөг. Бүгд хар чулуугаар түшээ хийдэг. Бүгд цаасан дэвсгэрт эргэлдэг. Дэлхийн ертөнцийн маш олон хүн амыг өөртөө нэгтгэн захирсан нэгэн агуу хаан тэнд байдаг. Түүний үр удам захираал байж байгаа гэж яригдж байна. Марко Поло худлаа хэлээгүй гэж би бодоод байгаа юм. Өөрөө ч гэсэн насныхын эцэст манай Женовын бүгд найрамдах улсын шоронд нас эцлэгч байхад манай Женовын хутагт очиод хувраг очиод хэлсэн болгоноо худлаа гэж хэлчихээ. Тэгвэл чамайг эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс загалмаалъя гэд байхад үтсэн харсан юмныхаа талын ч гэсэн би хийж амжаагүй гэж хэлээд тэр зөрүүд хөгшин тэнгэр талсан шүү дээ. Тийм болохоор тэр эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс Гигэ Мария католикийн ёсоор загалмайлагдаагүй. Яагаад загалмайлагдаагүй гэж хүн ийм амархан итгэл үнэмшлээсээ буцдаг юм уу байпо? Үгүй. Тэр өөрийнхөө хэлсэн болгондоо үнэн гэдгийг мэдчихсэн учраас тэр загалмайлтыг хүлээж авахгүй. Тийм болохоор зэрэг тэр загалмайлуулаагүй. Насныхаа эцэст. Тэгэхээр Марко Пологийн бичсэн юм үнэн. Бид нэр зүүн талаас нь очиж болно. Хөөе. Христофор, арай хэтэрхий асуудал байна. Бид нар яагаад тэгвэл энэ одоо би чамд нэг юм хэлье. Османы эзэнт гүрэн улам хүчрхэж байна. Тэд нар багааз ойрхот орондыг өөрийн мэдэлд оруулж чад байна. Чамд нэг юм хэлье. Бараг 40 жилийн өмнө дөө. Намайг 3 настай байхад тэдний агуу байлдан дагуулагч 2 дугаар Мехмед Константинополийг эзэлж зүүн Ромыг үгүй хийж Бизант байхгүй болсон. Тэр цагаас хойш тэд нар бидний газар нутаг болон Европ мөн зүүн хэсгийн Славяны газар нутаг руу халдаж эхэлж байгаа. Тэд нар үүгээр халдаад дууссан бол юу гэсэн ч гэвч тэд нар дорндын бүх худалдааг тэдний усан онгоцод хянаад байна. Утгагүй тэд нар газар дундын далаад ноёллоо тогтооно. Биднэрт эрт цагийн Аазтай хийжсэн худалдаа хэрэгтэй байна. Чанга дорн зүгийг баримтлаад явах юм бол Алтан орддоо таарах гээд байна. Алтан орд мэдээж хэрэг дотроо нилээн асуудалтай байгаа. Одоо ч тэр эзэн Чингис хааны хүү Зүч хааны удмынхны олон жилийн үргэлжилж явсан энэ дайн самуунтай газараар бид явна гэж байхгүй. Торооны замч байхгүй болж байна. Бид усаар л явна шүү дээ. Гэтэл яг усаар явах гэтэл Дарданелын хоолой болон Гантик тэнгис дээр Османчууд өөрсдөө хүчрхчихээд байна. Османы султан 7 тэнгис 3 твийг нэгэн зэрэг захирж байна гэж яриад байгаа юм. Тэр бидийг цааш нэвтрүүлэхгүй. Нэвтрүүлэх гэж чадлаараа зүтгэсэн боловч маш их өндөр татвар тавьчихад байна. Кипр тэдний мэдэлд бараг орчхоод байна. Тариф аралч гэсэн мөн адилхан. Манай хаадууд гэтэл яаж ийн ихнээс ахуулаад зарим нь одоо болтол одоо л нэг хүчээ олж нэгдэж байгаа болвол манай улс нэгдэж чадахгүй яваад байна шүү дээ. Тэгэхээр бид нар баруун зүг рүү явах юм бол зүүн талд Азийн зүүн талд очиж болно байпо. Чи надад хамт явах. Эрсдэлтэй юм. Гэхдээ би хамт байх болно. Гэхдээ маш туршлагатай үнэнч хүмүүс авч явна шүү. Христофор тэгнэ. Чи үгээр яаж ийн? Би хар багасаал энэ тэнд хөслөгдөж би далаач болж төрсөн хүн. Энэ тэнд хөслөгдөж би ажил хийж байгаа. Би тэгж ярих юм бол 3 жил Португалийн адмиралаар явж л байлаа. Одоо надад өөрийн хүслийн мөрөөдлөө биелүүлэх ганцхан гарц үлдсэн. Тэр бол Испани хаан Сеньор Фердинанд байх болно. Христофор
Би чамайг дэмжиж л байна. Гэхдээ хий хоосон мөрөөдлөөр зэрэглээн дунд амьдрсан ч зэрэглээг биелүүлж болдго юм. Би энэтхэг гэдэг улсын дорн зүгт очиж чадна. Би энийгээ мэдээд байна. Би Марко Пологийн бичсэн байгаа энэ сайхан гоё газар нутгийн яг дорн зүгээс нь би усаар очиж чадна. Надад ус онгоцол хэрэгтэй. Үнэж далгаач хэрэгтэй байна. Би ойрын үед Мадрид руу очих бодолтой байгаа. Чи надтай хамт явж болно. Би эзэн хаан Фердинандээр бараалах болно. Чи тэгээд нэг шоронгоос олсон нэг юм ном бариад үн ч юм уу худлаач юм уу нэг ном бариад чамд тэгээд Фердинанд итгэнэ гэж бодоо юу? Итгэхгүй бол тэгээд хамаа алга ганц баталгаан л энэ байна. Наад төшөө зөндөө олон баталгаа гарах юм би гаргана. Ямар ч лсэн би ганц ч гэсэн онгоц гаргаж өгөөч гэж гуйгална. Харин бидний их орон дотроо зөрчилдөд байгаа боловч бидний дэмжиж чадахгүй байна. Чи натамт Мадрид явах уу? Одоо тэхэстэй. Беппо, Христофор хэмээх хоёр найз хоорондоо ярилцаж байлаа. Одоогийн газрын дунд тэнгисийн хойд хэсэг Адриатын тэнгисийн зүүн баруун хэсэг дээр байгаа. Женовын бүгд найрамд тус буюу тухайн одоогийн Итали л да. Оросоор Генуя. Генуяч нэг далайчтаараа алдартай нутаг. Генуяч нэг онгоц мундаг барьдаг. Далайчдын одоо үлгийн нутаг л да. За энэ хүү Женовын яг Итали зөв дуудлагын Женова л да. Женовын далайчин Христофор гэдэг залуу өөрийн найзтайгаа ингэж ярилцж байсан байна. Итали нэгдэж амжаагүй байлаа. Итали энэ үед ариун Ромын нөлөөнд байсаар л байсан юм. Ариун Ром дундад Итали хүртэл ноёлж байхаа яг л энэ үед одоо ариун Ромын нөлөө Италиг маш олон бүгд найрамд тусууд хуваагдсан. Сицилийн хаан тус, Сардини, Ванлиг, Женовын бүгд найрамд тус, Ром тустай статустай, Ватикан тустай статустай болол Флоренцийн бүгд найрамд тус, олон аашд Флоренц, Миланых гих мэт ийм олон одоо тархаа бутархаа бүгд найрамд тусуудад хуваагдсан байхад Женовын далайчин хүү одоо нэг залуу 30 орчим насыг араахан өнгөрч яваа нэгэн залуу уулзч байсан байна. Тэгэхээр тэр үуч нөгөө юу байсан гэж би санаад байна. Нөгөө дэлхий чи бөөрийн хийштэй гэдэг нэг онол гараад ирсэн байсан бахаа. Тий, онол гараад ирсэн. Галилей хойш өмнө лөө. Галилей болоогүй байна. Би чамд хэлээд байна. Энэ 1490 оны үед нэг юм яригадаад байна. Галилей чинь одоо нөгөө нэг юм дуран авиагаа нээх гээд Итали Флоренцэд одоо том сэргэн мандал дийгдэх гээд бай. Одоо ингээд сэргэн мандал чинь 1400-аад оны сүүл 1500 оны ихээр гарч ирсэн шүү дээ. 1400-аад оны сүүлээр Да Винчи эднэр төрөх гээд байгаа аахгүй юу? Энэ сууднуудыг мэдлэхээс хараахан өмнөхөн хэдхэн жилийн өмнө Женовын нэг залуу, далайчин залуу өөрийнхөө найзтай энэ бодлыг хэлж байлаа. Энэ хүнийг Христофор гэдэг байлаа. 1491 он. Мадрид, Испаний нэгдсэн хаан тус. Эзэн хаан Арагоны 1-р Фердинанд. Тан дээр аль дээрээс хойш бараг ер нь 7-8 сар л царай алдаад байгаа нэг Женовын далайчин байгаад байна. Хийм бэ? Эрхэмдээцээ мэдхгүй. Женовын далайчин. Женовчууд ер нь бол хөслөд явхад нэлээд хүндэтгэлтэй төрөлхийн далайчд үстэй. Юу ч гэсэн тэр хүнийг оруулаад тах. Та ч хэм бэ? Эрхэмдээц. Би бол Женовын далайчин Христофор Колумб гэдэг хүн байна. Ямар зорилгоор ирэв? Би Португалийн адмиралын албыг бас хашиж исэн хүн. Би танд нэг зүйлийг амлах гэж ирлээ. Та хариуд нь надад миний хүслийг биелүүлнэ гэж итгэж байна. Тэр чинь юу юм? Агуу хаант минь. Би дорн зүгт гайхамшигтай сайхан газар байгаа гэдгийг мэдж байна. Харин тийш очихын тулд өрн зөгрүүл явахгүй болохгүй. Тэр их усаар явахгүй болохгүй. Олон жил Арабын төрлөخت байсан манай Иберийн хойг
ашгүй нэг нэгдсэн латин хэлтнүүдийнхаа Испаний удирдлаганд нэгдлээ. Гэтэл бидэнд бас юу нэг мөрөөдөл гараад ирвэ. Энэ хий хоосон мөрөөдөл биш. Бодит биелэхэд бэлэн юм. Чи юунийг яаж батлах юм? Та одоо бодоод үзэлдэ. Османы эзэнт гүрэн үүсчихэд газар дундын тэнгист тэд нар ноёллоо тогтоочод байна. Тэд биднийг Аз твээс зааглаж байна. Бид тэднийг тойрохгүй болохгүй болчиход байна. Тэгэд яах юм? Алтан ордны бутарцсан байгаа ханилгууд дундуур бөөн дайн байлдаан тулаан дундуур нь бид нар явах ёстой болж таарж гинөө. Эсвэл Османы гайлыг эцсээ хүртэл модоо тулт шулуулад явах юм уу? Бидэнд усан зам байгаа шүү дээ. Та үүн дээр тус олж чадах цорын ганц хүн гэж би найдаж байна. Агуу хаантан байна. Надаас өөр найдах би тэгээд Португалийн хаанд найдах болж таарж гинөө. Португалийн хаан энд хөрөн гаргахгүй гэж хэлсэн. Өөрийнхөө төрс нутагт найдах уу? Бидний их орон бударгаа байгаад олон жил байна. Хизээч одоо бүгдээрээ нэгдхийг би мэдэхгүй байна. Цорын ганц дөнгөж хүчрхчээд нэгдсэн улсыг байгуулад хаан ширээн залгацсан байгаа нь агуу их хэрхэмдээс эзэн хаан Фердинанд таал байна. Та намайг ивент итгэх үү? Арай гэж дотоодын асуудлыг бид нар зөөлүүлчихэд одоо Каталаны арлыг арай гэж номготцсон байгаад хаанаасаа мөн гарах уу? Залуу өөр чи нотлохоо байх хэрэгтэй. Энэ байна. Юу тэр үү? Энэ бол олон жилийн өмнө Чингис хааны ач хүү Хувлаа хааны дэргэд шадралан 17 жил шадралан амьдарч байсан Марко Поло хэмээх Венецийн жөөлчний бичсэн орчлонгийн элдв сонин гэдэг том бүтээл юм. Энэ номон дээр би зөндөө уншсан худлаа эмнэгч алга. Наад номыг чинь тэгээд хаанаас би өөрийнхөө Женев хотын шоронгийн комендантаас судалж авсан юм аа. Габарг үнэгүй авсан. Энэ номыг баг хаях гэж байсан. Харин энэ ном дотор л гайхамшигтай сайхан бүтээлүүд. Алс зүгт гайхамшигтай баялаг улс байгаа. Тийш очиж болно. Тэд нартай худалдаа арилжаа хийж болно. Мөн тэднүсийг энэ зэрэгцэн ч яад. Энэ ном бидэнд тус болох болно. Олон жилийн өмнө наад номыг чинь бичсэн хүнийг худалж байсан гэж яриад байсан л да. Гиген эзэн минь таа ч гэсэн худлаа гэж бодоод байгаа юм уу? Би үнэн гэж бодож байна. Христофор, чиний сайхан залуу зүтгэлийг ойлгож байна. Чам шиг залуу насн дээр. За, чи түр зүр амраад гар. Чамтай дараа уулзъя. Би ойрын өдрөөс 2-3 өдрийн дараач дуудаж магадгүй шүү. Гарч болно. Яасан бэ? Фердинанд үгүй гэсэн үү? Бепо эргэлзээнд орцсон. Нэгд эргэлзсэн юм чинь ортоос үгүйсгээгүй. Энэ хаан утгагүй шийдвэрээ хэлнэ. Нааштай хэлхүүлгүй. Хоёлаа яг энэ үед төр зур гадаа амарч бай. Нийхүүн хоёр найз явжээ. Мадрид, эзэн хаан Фердинандын ордон. Изабелла, хатан минь. Энэ Женовын далаач надад нэг ийм шаардлага, гуйлт, хүсэлтч гэдэг юм уу тавилаа. Чи бид хоёр одоо Испанийг нэгтгэчгээд бид хоёрт юуны түрүүнд хөрөнгө хэрэгтэй байна. Хэрвээ наад залууч нь үнэхээр маш их баялагийг олоод ирэх юм бол дан ганц Испани Европод ноёлох байтугай дэлхийд ноёлж болох юм. Гэхдээ маш бүдэг юм яриад байна. Домогч юм шиг, үлгэрч юм шиг тийм ном барьчаад яваад байна. Тэр номын талаар би сонссон. Миний аавч ярьдаг байсан. Тэр бол үнэн байсан гэж би бодоод байдаг юм. Тэгэхээр одоо яах юм бэ? Энэ залууд хатуу болцолтой хөрөнгийн гаргаад өгье. Бид нар тэгэд өөр. Энэ бол биднес маш их татварыг бүрэлдүүлж байгаад арай гэж хөрөнгө гаргана. Гэхдээ энд замхраа талаар болчвол яах юм? Энэ хүн хизээ ирэх нь мэддэхгүй, хизээ ширэхгүй бол яах юм бэ?
Тэгвэл бид нар энэ наригж тансгалж ирснаас илүү бүтлгүй мөрөөдлөө ч гэсэн биелүүлэх гэж хөрөнгөө зарцуулсан гэж бодох л болно. Фердинанд над итэг. Би тэр хүнд итгээд байна. Изабель. Ойлголоо. 3 хоногийн дараа тэр хүнийг дуутай. За энхүү хатан нь Изабель хатан дэмжлээ. Гэтэ нөгөө хэцүү шийдвэр. Энэ бол хэцүү шийдвэр. Испанчуудын хувьд бол айгүй санхүү хэцүү байдаг. Тэгээд нөгөө Колумб нь амар амлалт маягийн юм өчөөд байдаг ус тэ. Тэгээ одоо ингээ амлалтаа өгөхийг явчих юм бол бүх баялгаа аваад ирнэ. Маш их тийм том эдийн засгийг урсгал бий болгож болно тэр гайл барыг. Тэгээ барыг хэрвээ ингээ зориглоод очиод хэрвээ үнэхээр амжилтанд хүрчих. Энэ нэг харанхуй юмр бол энэ бүр хаахадаа хоёр хүрт шийдвэр гаргах гад Испанд нэг юм болж байлаа. Тэ итгэж ядаж л байгаа ах л та. Тий. 3 хоногийн дараа. Португалийн адмирал байсан залгуудууд Христофор чамайг дуудаж байна. Эзэн хаан дуудаж байна. Би бэлэн байна. Чамд хөрөн гаргаж өгөөд нэг ч гэсэн усан онгоц гаргаж өгвөл чи хэлсэндээ хүрч чадах уу? Би хүрч чадна. Би Азийн зүүн эрэгт хүрч чадна. Би тэр Энтэг гэдэг газар очиод маш их баялагийг авчирна. Тэр баялагаар манай Испанус хүчрэгчих юм. Испанус маань тэр том хүчрэгжилтэн дээр өшөө цаашаага сэргэн мандаж бүс нутагта улам нөлөөтэй болох болно. Тэр газар та бас худалдаа хийлээ гэж бодоход бидний худалдаа дээцэгтэй тулах болно. Надад итгэж болно. Би чамд ч хальт итгэдэг юм. Хагас итгэж байна. Гэхдээ миний хатан чамд бүрэн итгэхэд байгаа болохоор зэрэг би чамтай яриад байна. Христофор чи хэлсэн амдаа хүрч чадах уу? Чадлагүй яах вэ? Би танд амлая. За яах вэ? Чамд хөрөнгө гаргаж өгнө. Чи хэрвээ хоосон ирхэл юм болвол цаазаар ахуулна гэн. Энийг ойлгож байгаа үз? Испани хаант улсын хөрөнгийг дэмий зарлагдсан гэд чамааг эзэн хаан өөрийн зарилгаар би цаазлна. Би хөлөө зөвшөөрч байна. Эзэн дээдсэн минь. Тэгвэл хийснээ хийгээд. Танд их баярлалаа. Gracias. За одоо эзэн хаант минь. Их баярлалаа хаант минь. Колумб чадлаараа зүтгэж байж эзэн хаан Фердинанд, Арагоны Фердинанд, Кастилийн Изабель хоёроос хөрөнгө гаргасан байна. За ингээд усан онгоц хийсэн далайчтай өөрөө бас сонгон тэрийг авч явна, энийг авч явна ч гэдэг юм аа. Ингэж сонгож авч явсан. Ер нь энэ Итали гаралтай нөхдүүд чинь нөө энэ тэнд хөслөгдөд яваад байгаа. Уул нь Итали хүмүүс байхгүй юу? Гэхдээ энэ тэнд хөслөгдөд яваад байгаа. Колумб Гиге Мария гэдэг онгоцыг Санта Мария, одоо Гиге Мария, Пинта, Ниня гэсэн 3 онгоц байгууллаа. Ингээд 1492 онд Ас талаад гарлаа. 1492 оны 7 дугаар сарын сүүлээр Атлантын далаад гарсан байна. Одоогийн Барселона хаваа судалсан. Ингээд Атлантын далайн одоо бүр төв рүү ерөөсөө л ингэрт нь цорын ганц итгэдэг Марко Пологийн ном л байсан гэж ярьдаг юм. Энэ хүн ингээд алс талаад гарлаа. Баруун зүг рүү яваад гэж байна шүү дээ. Тий, баруун зүг рүү. Ингээ баруун зүг рүү яваад Азийн зүүн эрэгт очно гэсэн тийм энд өөрөө ихтгэлтэй байгаа. Нөгөө дэлхий хавтгай гэдэг онлоор бол одоо энэ бол явахгүй бөөрөнхий гэдэг онлоор л явах. Хавтгай бол одоо тэр чинь ингээд ертөнцийн төлөвчлөөс ингээд доошоо ундаг ч юм уу, заан луугаа ундаг ч юм уу. За нэг яст бэлгээр үгээ ундаг ч юм уу. Тийм ээ болно. Секстант хэмэх багжийг гаргаж ирэн. За бид нар умар дутрагийн тэдгүр градус, өмнөд өргөргийн тэдгүр градус ингээд гортхор хэмжээл. Газар харагдана уу? Харагдахгүй байна. За инхүү. Далаад нэлээд олон хоног явлаа. Бүр харт хамгаараа явлаа. Шүн ингээл харж идэл од харуулж илтэй. Бүх энэ юу вэ? Энэ юу вэ? Мэдгүй. Тэр дээр байгаа хин нэгэн байхгүй болсон биз. Чи яаж мэдж байгаа? Манай өвгөн эцэг л тэгж ярьдаг юм. Бэти санаанасаа зохио. Чидгээ зохиогон бол өөрөө хэлчих.
Хулчигаагүй бол үдчихийл да. Ой болцгоо. Та нар чи яаж гаж ийн? Энэ намайг хулчгар чи тэгээд алуу болцгоо. Хоорондоо эрүүл тулаан хийх гэж байгаа бол муудалцах гэж байгаа бол надаас эхэл. Ойлголоо. За ийхүү далайчдын хооронд бас нэг юм зөрчил дөөнч болно. Ер нь бол энэ бол олд хайж байгаа, ашиг хайж байгаа, азаа үзэж байгаа хүмүүс явж байгаа. Нөө өөд займт явахгүй шүү. Энэ ямарваа нэгэн байдлаар тэр газар очдөг юм бол аюу их баяж ин гэсэн л хүмүүс байгаа. Ийхүү нилээн олон хоног явлаа. За энэ усан цэлд биднээсийг халах гэж байна. Одоо яах вэ? Христофор худлаа хэлсэн. Энэ өөрөө санаан зовоод зүгээр нэрлэхэд буцахгүй байгаа аахгүй юу? Хэрвээ буцгал юм бол Фердинанд цааслуулна шүү дээ. За наадах чинь цаацлж чинь. Тэгэхээр яах вэ? Мөрөөрөө цаацлуулдаг юм баагуз. Бид нар энэний далбаанд нь явж байгаад бас хатаж өгөх болж таарч гинөө. Арайч тийм юм байхгүй. Одоо бодоод үз. Хоол хүнс дууссан. Бид нар өдөрт нэг хүн өдөрт 3 аяг эдмэг иддэг л боллоо. Хоол хүнс бүгд дууссан. Эндээс ямар загсаа барих гээв? Энэ биднээсийг худлаа хэлж нэг тийч нь явуулж байна. Христофор бол худалч. Тэгээд ч нэг муу 70 худалчийн номыг өөртөлдсөн байгаа тэрэндээ итгэсэн 70 худалчид итгэж гисэн энэ муу бас нэг худалч л үз. Цөмөрөөр нь одоо хүч чадалтай байгаа тэрэ гэртээ хариул яасан. Хичнээн олон хоног бид нар уснаас өөр юуч харсангүй. За ийхүү хөлөг онгоцсон дотор асуудал үүсч эхэллээ. Чи нөгөө олон хоног яваад юу ч ингээ гараал далаа. Тийм, яаж яах нөгөө юуны бүслөөр явж байгаа шүү дээ. Эквадорын бүс. Амар халуун бүсээр ингээд явна. За тэгээд хоол ингээд өлсөөд цангаад тэг чинь 1 хонохгүй 10 хоноо 20 хоноо дэрхээр за 20 хоноо ч хайш. За тийм. Ер нь бол олон хоноо дэрхээр ер нь үхлээ буцъя гэдэг ийм одоо эсрэг байдал руу ороод эхэлсэн л дээ. Зүгээр хүний сэтгэл юм. Хямрал орж эхэлж байгаа юм. Одоо яах вэ? Хэлээд үзье. Адмирал Колумб одоо бидэнд газар байхгүй юм шиг байна. Буцуул яасан юм? Би буцахгүй. Энд байгаа. Та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ? Яагаад вэ гэвэл би үнэнд л итгэж яваа учраас. Та үнэнд итгээгүй хаа да. Адмирал буцахгүй гээд байна. Энэ муу адмирал хатта. Одоо ер нь хэцүүдсэн шүү. Бид нар хөөе. Хэдэн сар аялж байгааг хэлж гин үү? Та нар мэдж гин үү? Бид нар 7 дугаар сарын сүүлээр гарцгаасан биз дээ. Одоо бид нар бүтэн уйлрал аялж хаад байна. Бид нар яах юм бэ энэ? Юу ч гэсэн тэгээд учрыг олъё. Өөр арга байхгүй. Ой, Хуан, Чинатанто тэгэлгүй яах вэ? Себастьяно, чиний талд орно. Алуу, явцгаа зэвсэлцгээ. За ингээд нөгөөдөл чинь. Кастро чи яага хүрээд ирв? Адмирал Колумб. Талаачид санаа нь буруулдаад байна. Юу тэрв? Санаа буруулсан. Тэд нар тань руу алуу гарыг. Хөөе. За одоо адмирал Колумб чи худлаа хэлсэн. Чи биднээсийг эзгүй усан цэлд хатааж алах гээ юу? Чамаас олж бид нар хатаж өгөхөлж таарж гин үү? Үгүй одоо онгоцоо эргүүл. Бид явах ёстой. Өөр хэн ингэж шантарч байна? Ниния онгоцныхан бас л шантраад байгаа. За яах вэ? Пента онгоцныхан бас адилхан л бодолтой байгаа биз? Ямар ч гэсэн Гигэ Мария онгоц бол дахиж энэс цаашаа явахгүй мэдв. Гигэ Мария дахиж ийшээгээ хөдлөхгүй, цаашаа ганц шалхам явахгүй. Бид нар энчээ зангуугаа буулгана. Хэрвээ зангуугаа буулгалаа гэж бодъё. Та нар буцаад төрс нутургаа явах юм бол хідэн буцаж ирэх бол. Та нар бодож ийн үнийг. Бид нар шодож байгаад нэгнээрээ хооллоод ч гэсэн явах бол мэдв. Хэрвээ миний үгэнд орох юм бол нэгнээрээ хооллохгүй. Бүр илүү ад жаргалын. Би та нарт хамлая. Та нар Брадизотой газар очих болно. Брадизиос буюу Деважингийн газар очих болно. Чи наа тэхий хоосон мөрөөдлөө өөртөө үлдээ мэдв.
Нэг бол бидэндээ тулд. Эсвэл Гигэн Мария онгоцыг эргүүл. Өөрхөн миний эсрэг байна. Кастро чи миний эсрэг үү? Үгүй. Адмирал. Ямар ч лсэн би таны талд. Таны талд биш юмаа гэхэд би эзэн хаан Фердинандын тушаалыг биелүүлэх л болно. Фердинанд чамд юу гэж тушаагаав? Танд үнч байгаараа гэж тушаасан. Дааштай. Хэрвээ эдгээр бослог гаргах юм бол бүгд нэг налаар үхэн шүү ядаж. За ингээд хоорондоо хаваагдлаа. Та нар энээс цаашаага Санта Мария онгоц явна гэдэгт итэг. Хулчист нь зав аваа зүхтэж болно. Хөөе Христофор, чи ямар испан хүн юм уу? Итали юм уу гойлгч на мэдхгүй хэвдчихэж. Чи ямар испан уу? Чи манай хаан зүтгэдэггүй. Худлаа, танаа хаан ч намайг хөлсөлсөн, надад итгэсэн, хамгийн их итгэсэн танаа. Изабель хатан хаан шүү дээ. Тэм болох зэрэг би танаа хааны нэрээр, танаа хатны нэрээр явж байгаа. Энэ онгоцыг та нар өөсдийнх гэж одоо юу? Бидний явж байгаа энэ онгоц бол Испани улс мэдүү. Бид нар Испани улс дээрээ байна. Эзгүй элсэн цөл гэдэг шиг эзгүй усан цөл байна. Бид нар далаад яваад байна. Та нар энэ ч ингэж хагаралтгал юм бол бид нар таанусыг замаасаа зайлуулж загасны хоол болгох шүү. Би та нарт амлая. Миний үгэнд орхол юм бол би баялагийнхаа 50% хаалцна. Хөөе Кастро. Яасан бэ? Христофор 50% нь хуваалцна гинэ. Би Христофорын талд орлоо. Нөгөө царимд ингээд Бослог гарч байгаа шүү дээ. бослог гарч байгаа мөртлөө ингээд хуваагдаад нөгөө амлсанд ингээд. За тэгвэл та нарт нэг юм хэлье. Би таанусыг амьд гаргана. Би шодж байгаад ч гэсэн таанусыг идэхгүй гэж амлая. Үлдсэн баялгаа. Би та нартаа бүгдээр нь тань хуваалцна. Хөөе. Хуан тэгж ин сөмөрөө ингээд хуваагдаад болж өгдөг. Нэг энэний талд ороод, нэг энэний талд ороод болж өгдөг. За дайч та. Далаач та. Цэргүүдээ наадад итэг. 3 хоноод хэрвээ үнэхээр газар харагдахгүй бол хамтдаа буцъя. Та нар над энэ боломжийг өгч чадах уу? 3 өдөр шүү. Дрестеос 3 өдөр. Un dos tres. Одоо испанаар чинь 3-ын тоо штэ. Дрестеос 3 өдөр. Христофор 3 өдөр шүү. 3 өдрийн дараа газар харагдахгүй бол буцъя. За ийхүү бослого намжлаа. Кастро. Яасан бэ? Чи үнээр газар байгаа гэж итгэж гин үү? Тантай адилхан итгэж байгаа. Адмирал. Би ч гэсэн. Далайчд одоо 2 өдөр өнгөрлөө. Ямар ч газар харагдахгүй байна. Гэтэл зарим нь цангаад, зарим нь бүр толгой нь манараад болж өгөхгүй байгаа сурагтай. Үгүй баха. За яах вэ? Үлдсэн бүх усаа усныхаа нөөцөө бүгднийг гарга. Одоо өөр арга байхгүй. Би шийдсэн. Одоо ус бити хадгал. Бүгднийг гарга. Усны нөөцийн байдлаараа дахиад 4 өдрийн дараа бүгд дуусна. Бүгд хатж өгөх шүү дээ. Нөөцлөө дэвэл наад ус чинь муудан штэ. Муутаас өмнө одоо байгаагаа хэрэгэл. Бүх эдмэг, бүх талхны өртөс. Бүгднийг хэрэгэл мэдүү. Бүх далаачдад шудрах хувааж өг. Зин зүүн хэрэг. Ийм хол байхгүй дээ. Хичнээн их хол байва. Чи юу вэ? Хүш. Шумуулуда. Харсан чинь яг нэг динлүг. Шумуул ирвэхэ. Кастро наашта. Кастро. Юу болсон бэ? Адмирал Колумб юу болсон бэ? Хөөш, ус онгоцны динлүг харж гинөө. Харж гин. Газар. Та яаж мэдэж байгаа? Гүй, динлүг юу тойроод хараад эргэлдээд байгааг хар л да. Шумуул ирвэхэ ялаа. Энэ одоо ойрхон газар байна. Шүн байгаа болч тий. Шүн. Харагдахгүй тэр хол байгаа юм тий. Тэр чинь нэг эзгүй далаа тэр шумуул ялаа ирвэхэ юу их үү? Тэр чи газар төгссөний шинж байхгүй. Яа ингээл тойрол. Газар, Кастро. Газар. Заац. Залуучууд маань маргааш гэхэд итгэлтэй.
тайх болно. Маргааш чинь 3 дахь өдөр шүү дээ. Ийхүү бүтэн шөнө явлаа. 3 дахь өдөр. За өглөө боллоо. Адмирал Колумб буцах цаг болсон уу? Өд дунд буцнаа. Үдээс хойш би та нарт буцна гэж амласан шүү дээ. За. Үдээс хойш боллоо. За. Буцахгүй. Наад болж чадахгүй газар харна. Ха итгэлтэй байна адмирал. Итгэлтэй байна. Ах дүүнараа! Юу болсон бэ? Цахлаа! За, ингээд цахлаа эргэлдэж байгаа. Лэнд газар. За, ингээд цахлаа. За, ингээд усан гоцороо явлаа. 1492 оны 10 дугаар сарын 12-ны өдөр одоогийн Бахамын арлын зүүн хэсэг дээр Христофор Колумб газардлаа. Ах дүүсээ зөрчилдсөн ч байсан. Мөн үл итгэлцсэн байсан ч гэсэн дайсгансан байсан ч бид нар бие биендээ итгэж хамтын хүчээр энэ газар ирлээ. Бид нар Азийн зүүн эрхт ирсэн. Бидний хамгийн түрүүнд ирсэн газардсан энэ газар бол биднүсийг ганц ивент итгэж усаар ундаар биднүсийг аварлаа. Тийм болохоор энэ газрыг би Гигэн Салвадор гэж нэрлэнэ. Сан Салвадор, ариун Салвадор гэж нэрлэнэ. Ийхүү тугаа зоосноор Адмирал Колумб мандтугай таны хүсэл зориг үнэн байсан байна. Таны хүсэл зориг үнэн байсан байна. Бид Азийн зүүн эрэг дээр ирлээ. Энтхэгт ирлээ. Тийм ээ. Ингээд Гигэн Салвадорын арал гэж бид нэрлэлээ. За ийхүү Испани хааны тугийг зоолоо. 1492 онд Америк төвд Европоос хөрсөн 2 дахь хүн буюу харин 3 дахь хүн болсон юм. 500 жилийн өмнө Викинг далайчин 960 онд Бjarn Herjolfsson хөрсөн. Хоёлаа ярьжсэн шүү дээ. Bjarn Herjolfsson Канадын Ньюфаундленд Лабрадор дээр газардчихсан гэж. 1421 онд Мэн улсын далайчин Адмирал Жинхэ Перуд иржсэн. 1492 онд энэ Португалийн далайчин Португалийн адмирал Женовын далайчин Испани хааны тушаалаар Христофор Колумб одоогийн Бахамын арал буюу Бахамын арлын зүүн хэсэг Гигэн Салвадор аралтаар ингээд газардлаа. Америкт ирсэн. 3 дахь хүн. Маш их зовж ийжил энэ шин төв дээр хүрлээ. Тухайн үедээ тийм хойд мөсөн далаагаас өмнөд туйл хүртэл сунаж тогтсон дэлхийн хамгийн урт төв. Энэ баялаг төв дээр Христофор Колумб Азийн зүүн эрэг дээр ирчлээ гэж бодож ирсэн. Төөрөөд бодлаад л ер нь хар таамагаараа явж байгаа л ирцсэн. Тийм болохоор Христофор Колумб би Азийн зүүн эрэгт ирчлээ л гэж бодоод байсан юм. 1492 онд хурж ирсэн Испанчууд энэ твийн хувь заяа ирээдүг өөрчлөх хувь тавилантай гэдгийг энэ твийн уугуулууд мэдэхгүй байсан юм. Ямар ч л байсан одоо шин төв дээр ирлээ. Бид баяжлаа. Бидний амьдрал бол өөрчлөгдөнө гэж Христофор Колумб болон түүний далайчид итгэлтэй байлаа. Ирчлээ шүү дээ. За ингээд Христофор Колумб 1492 онд ингээд Америкт ирлээ. Өөрийгөө бол энэтхэгт л байгаа гэж. Энтэгт байгаа л гэж бодоод байдаг болсон. Тий. За энэ дараагийн бас цаашдын үйл явдлууд бас гарна тий. Тийм гарна. За ойлгосон. За ингээд үзэгчтэй манай дэлхийн түүхийн дугаар бас цаг нэлээ явцж байгаа учраас бас за өндөрлөө. За төр өндөрлөө. Төр өндөрлөө. Үзэгчд маань бас бидний үйлдвэрийг дэмжиж лайк, шеэр, subscribe манайхан заавал дараарай. За мөн энэ доор гарч байгаа дансны дугаар руу та бүхэн маань сэтгэлийн одоо багахан тус тэмийг илгээгээрэй гэж чин сэтгэлээс үсэж байна. За ингээд үзэгчтэй дэлхийн түүхийн удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөөд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай.